За тэгээд бид нар энэ 7 хоногоос эхлээд цагаан гааны хандмалыг хэрэгжилж байгаа. За ингэхдээ болохоор бид нар цагаан гааны үндсийг ашиглаж байгаа. Тэгэхээр манай нэг оролцогч цагаан гааны нундаг хэрэгжилж болох уу гэж асуусан байсан. За нундаг бол ерөнхийдөө хэрэгжилж болно л доо. Гэхдээ бидний хувьд бол яг энэ байгалийнхаа байдлаараа байгаа хүнсээ хэрэглэх зорилго тавьсан байгаа учраас энэ үндсийг нь ашиглаж байгаа. За нундаг дотор магадгүй тийм ээ тэр чинь үйлдвэрлэгч нь дотор нь ариужуулах янз бүрийн бодис хийцэн байж болно. Хэрвээ та яг ингээд үндсээр нь хэрэглэх юм бол та өөрөө тийм ээ 100% натурал яг бүтээгдэхүүн хэрэглэж байгаа гэдэгтээ бүрэн итгэлтэй байх боломжтой. За энэ гадна талыг нь хэлцлэхдаа ингэж хутгаар хэлсэлж болохоос гадна халбаг жижиг халбгаар ч гэсэндээ ингээд арилгачихад бол амархан байдаг. За тэгээд нэг удаадаа хандлах цагаан гааны хэмжээ нь болохоор нэг 5 г орчим юм жижигхэн. За тэгээ энийг бол нэг удаадаа ингээд олноор нь бэлтгээд тэндээсээ хандалчих болно. Эсвэл уух болгондоо ингээд юу яагаад хэрчээ жижиглээд бэлтсэн ч болно. За миний хувьд бол өөрөө ерөнхийдөө бэлтгэхтэй болохоор нэг дор 7 хоног хэрэглэхийг бол ингээд бэлтчихдэг. Яагаад тэгэхээр цагаангаа бол хадгалалт маш сайн даадаг учраас 7 хоногтоо ингээд хаслаад хэрчээд эсвэл үргэцсэн байхад бол чанараа алдахгүй муутахгүй юм байх. Даваад л та тийм учраас дандаа л өдөр болго ингэж цагаангаа бэлтгээд байхгүйгээр нэг дор цагаангаагаа бэлтчихэд шилэн таган савт хийгээд яг уухтаа л уух хэмжээгээр хандлаад ингээд уужиж болдог юм байна. За тэгэхээр цагаан гааны талаар давуу тал таны хотод гисэнд яаж үйлчлэх вэ гэдэг талаар танд очиж байгаа орой мессежээр бол тодорхой бичсэн байгаа учраас би энэ цаг үрж бол илүү мэдээлэл өгөхийг хүссэнгүү та нарт тэндээс тэтгэдэргөө хотод гисний үйл ажиллагааг дэмждэгэ гэдгийг бол мэдээд авчихсан байгаа байхаа.